За одоо бүснийхаа дээдлийн чимэглэлийг хийж харуулъя. Ерөнхийдөө арлаа хийгээд тогтоосон байгаа. За чимэглэлээ хийхэд тулд 2 номерын сатуркан нарийн утас болон таадад татсан нарийн зүүгээ ашиглана. За тэгээд жижиг төрлийн бизрүүд гэсэн ба таадад янз бүрийн өнгөтэй татсан байгаа. Ямарыг ч ашиглаж болно. Ерөнхийдөө тийм өнгөөр чимэглэгдсэн одоо бүс гарч ирэх нэ. За эхлэе. За ингээд сатурку утсаа зүүндээ нарийнхан бизрээр чимэглэх учраас бизрний голоор энэ нарийн зүчин л орно. Ингийн юм айдаг зүү орохгүй байгаа нүхнийхэн завсраа. За тэгээд нарийн зүүндээ нэлээ уртхан шиг хэмжээтэй сатурку утсаа сүүлж аваад за бүсээ хэлгэж Зангалаагаа хэлэхдээ одоо яг хэлгэж эхлэх хэсгээсээ зангалаагаа үүсгэх гэж байна. Зангалаагаа үүсгэж эхлээд уцаа тогтоож өгнө. За би энэ хамгийн захын энэ хэсгээр уцаа оруулж өглөө. Уцаа оруулахдаа нэг үзүүрийн яг энэ үгэнд нь зангалаад бүхлээд өгье. За ингээд нэг болонд нь 0.2-тай сатурку утсаа бүхлөөд нэг тал руу за ерөнхийдөө сатурку утсаа давхарлагдсан байгааг анзаарж байгаа зүтэй манайхаа. Давхарлагдсан битүү талаар нь ингээд оруулаад гогцоолдоод тогтоочлоо шүү заа юу. За одоо ингээд сайн чангалаад өгье. За чимэглэлээ ямар загвараар хий гэж бодож байна? Чимэглэлээ ерөөхдөө юм ташуу маягаар хоёр талаар нь ингээд ташуу маягаар ингээд чимэглэжээ гэж. За жишээлбэл тухайлах юм бол энэ бүсний арлын хувьд яг энэ гол хэсгээр энэ гол энэ нөхтэй энэ хэсгээр дээр нэг ясандаа одоо яг энэ төгсгөл хэсгийн энэ хэсгээр төвжигдэж эхлэхий. Тэгэхээр захын хоёр талын нүхийг битүүлж чимгэл явсны илүү зохимжтой байгаа. Голын энэ хэсгийг чимэглэх одоо боломжгүй тохиромжгүй гэж үзээд байгаа. За энд нэг загвар байгаа. Энэ загвар дээр харуулъя. За энэ загвар дээр харуулхад энэ бол яг гол хэсэгт чимэглэл явсан байгаа харагдаж байна. Захын нүх голдоо бас нэг ташуулсан нүх. За нөгөө захт нь бас дахиад нэг юм нүх гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүсний хувьд яг гол хэсгийг чимэглэсэн байгааг анзаарж байгаа. Тий. Энэ төвжээний хувьд болохоор одоо юу гэдэг ямар нэгэн гол руу хийж бэхлэгдэхгүй өөрөөрөө төвжигддэг бүс учраас хаанч чимэглэл хийж болж байгаа. За бидний хийж байгаа бүсний арлын хувьд та нарт бас энэ бүсний арал ирсэн байгаа. Энэ арлын хувьд одоо энэ төвжигдэх энэ хэсэг маань бүснийхаа хийгээд үзүүлтэй. Бүснийхаа яг энэ гол хэсгийн гол нүхүү хатгаж төвжигддэг учраас энэ гол хэсгийг бид нар чимэглэхгүй үлдээчихье. Нөгөө энэ захын хоёр талын энэ нүхийг чимэглэж үлдээс нь илүү зохимжтой байна гэж үзэж тэр чимэглэлийг сонгосон. За одоо энэ чимэглэлээ хийхдээ за энэ бизерний хувьд бусад бизерыг бодвол юм одоо нэг ясны өнцгтэй бизер байгаа. Бусад бизерүүд бүв бүрэнхий бас очсон байгаа. Бүв бүрэнхий бизерээр хийхэд бол бас илүү гоёмсог харагдчих болно. Энэ ч гэсэн нэг тийм мухаал харагдахгүй дайжгүй одоо солонгорсон өнгө нь бол бас илүү гоё харагдуулна. За ерөнхийдөө хийгээд ирэхээр та хэдэд бас ямар харагдах нь ойлгомжтой болоод ирэх баха. За яг одоо энэ ташуулдуулж чимэглэх учраас яг энэ ташуулдсан хэсэгтээ таарахаар нэг 5 ширхгийг хийгээд яг болж байна. За 5 ширхэг бизер яг энэ бизернүүд. За нөгөө жижиг бизерүүдийн хувьд бол 5 эсвэл 7 ч үт юм уу тэгээд орж ирдэг. Та бас тэрийг тааруулж агаад бизрээ хэдийн ширхэг орох нь гэдгээ тааруулж агаад сонгоод яваарай.
За одоо ингээд энэ үзүүрээ ийшээ оруулаад энчнээс гаргаж ирнэ. Аа. Хөвтөө орж ирсэн сувсны голоор оруулж ирж шүү манайхаа. За ингээд. За одоо ингээд ингэж харагдлаа. За одоо эндээс буцаад энчнээс буцаад ийшээ. Ингэж зүгээ гаргаж ирээд ингээд гих мэтчлэн дуустал нь явуул. За дахиад нэг явуул та харъя. За 5 ширхэг болж байна гэжсэн тийм ээ. тий. Энэ бол цэвэрхэн юм шаргал өнгөөр явж байна. Гэхдээ ерөнхийд нийт харагдахдаа нэг тийм цэвэрхэн бээж солонгорч чимэглэл нь харагдахаар ийм бүс гарнаа. За 5 ширхэг оруулаад мөн хэвтээ сувсаараа оруулаад явуулах шүү. Дандаа хэвтээ байралтай байгаа сувсыг ашиглаад явах шүү. Аа за энэ мэтчлэн дуустал нь одоо энэ нэг бүсний төсөл хүртэл явуулаад буцаагаад авчраад энд дуусахаар ингээд үргэлжлээд л авах юм шүү. За ингээд бисрээрээ чимгэлж итэл сүүлсэн утас маань ингээд богинохон болоод дуусч байна. За энэ дуусах тохиолдолд уцаа яаж зангидах вэ гэхээр буцаж ингэж оруулаад тэгээд одоо энд байгаа строкоц энэ төмөр утас хоёроо нийлүүлээд зангидчихна. Тэгэхээ сүлжээс дундуураас оруулаад зангидчих болдог. Ерөнхийдөө давуулж буцаж ямар ч байсан занглаа буцаж гарахгүйгээр сайн тээглүүлээд зангидах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ нэг 2 3 сайн зангиж чангалж агаад за ингээд 3 зангидаад чангалчлаа. Сатуркоц учраас ерөөдөө сайн чангалчаад аягүй сайн барьцалтчдаг тий. Их тулахгүйгээр жоохон зайтай таслаж аваад үзүүр хэсгийг хөвтэйхэн ингээд түлээд өгөх хэрэгтэй нийлүүлээд. За ингэсэн тохиолдолд хөөрөхгүй. За галаа хүчтэй гаргаж агаад нөгөө ойсон ойдлоо яваа. Шатаагаад таслав. За одоо дараагийн утсаа хэрхэн холбох вэ? Анх утсаа яаж холбож оруулж ирсэн яг тэрнтэйгээ адилхан харуулаад зангидаад. Тий. Тэгээл утсан дуусчвал ингэж дуусгаад дахиж анх эхэлсэн шигээ зангидаж оруулаад эхлэхэд явчихна гэсэн үг. За утсаа дахиад эхлэхдээ ингээд нэг талдаа битүү байхаар 2 давхар утсаа сүглээд тэгээ битүү тал руугаа зүгөө оруулаад ингээд бүхлөд сүлбэд өгнө гэсэн үг. За ингээд энийгээ бүхлөд дахиад нэг зангидаад бүхлөд оруулчихна. Зүгөө оруулаад ингээд. За одоо ингээд бисрээ үргэлжлүүлэн чимгэлнэ. За ингээ үргэлжлүүлээд дуустал нь чимгэлнэ. Тэгээд энд дуусаад тойроод буцаад нөгөө талын захын энэ онгорхоонуудыг бүглөөд явна шүү. За ингээд нэг талных нь чимэглэл дуслаа. Одоо энэ талаасаа энэ чимэглэл рүүгээ орохын тулд энэ бисер рүү ингэж оруулаад ерөөхдөө нэг зүгээ тойруулж бүхлэнгүүтэй. Тэгээд хэсгээс занглаад бүхлээрээ тэгээд хөлчлүүлээд. За нэг тойруулчих. Нэг тойруулаад үзүүр дээр нь занглаад бүхлээд өгөх. Ер нь занглаа бүхлгөөгөө сайн хийж авах хэрэгтэй. Байдаг байгаа шүү. За ингээд занглаад бүхэлчлөө.
гэж харуулад одоо энэ чимэглэлээ яг энэ нэгнээдээ энтэйгээ адилхан ийм ташуу ингээд хийж болно. Эсвэл ийм ташуу хийж болно ингээд. Алингээр нэг. За алингээр Ингэж яг энэ ташуугаар явна гэвэл одоо энэ чинээсээ гарч ирсэн нэг ээшиг оруулаад энэ үзүүрээсээ ингээд явчихна гэсэн үг. За. Гэж яваад тайруулаад эргэж оруулаад нөгөө талаас нь гаргаж ирээд гэж байгаа тайрах гээд байна уу? зүгээр. Ергээд яг хуу занглаа үүсгээд явж захтаач буруудахгүй сувснуудынхаа дундуур оруулаад заавал энүүгээр гараад ирлээ, тэрүүгээр гараад ирлээ, буруу гарчлаа гэх юм байхгүй. Сатурку уц харагдахгүй учраас сувсныхаа дундуур наагур цавар оруулаад гаргаад ирж болно. Үнэхээр хэмжээ алдагдах гээд авал хааны газар цэвэрхэн занглаа үүсгэж хагаад игнэндээ татаад аваад ирэхэд бол боломжгүй юм бол байдгүй шүү. Тэгээ одоо жишээлбэл энэ ингээд дээрээ гараад ирсэн учраас доор нь гаргахын тулд буцаагаад тайруулж юм тийм ээ. За ингээд. Яг энтэйгээ адилхан хажуудлын нэмд адилхан ташуугаар нэгэстэй параллел шулуун гаргаж ирж байна. За одоо гих мэдчлээ ингээд дуустал нь чимэглэнэ. За ингээд чимэглээд дууслаа. Чимэглэлийнхаа хамгийн сүүлийнхаа төгсгөлийг анх утас дуусаад зангидсантайгаа адилхан дуусгаад зангиднаа. За гих мэдчлэн бүх нүүрэн талын бүгдийг нь битүү ингээд ташуу чиглэлтэйгээр чимгэлсэн байна. Чимгэлж дуслаа. За ингээд бүсний минь төгжээ ингээд орчин. Ингээд төгжигдэж чинь. Нөгөө дотор талын өөртөө тохируулаад ингээд тааруулаад төгжээд. За төгжсөн хойно дотор талыг харъя. За ингэж харагдах. За ингээд энэ үг руугаа энэ төгжээний маань гогцоо ингээд орчдөг байгаа шүү. Тэгэхээр энэ төгжээний гогцоо орж байгаа гэсээр чимэглэл явахгүй гэдгийг та бүхэн сайн ойлгож авсан байх. Одоо яг бүслэгнийхаа тойргийн хэмжээнд тааруулаад бүсныхаа арлыг ингээд хийгээ явчих боломжтой. Тааруулаад боломжтой. Одоо энэ хэсэг нь бол ингээ унжаад иж байна гэсэн үг тийм. Бүс маань ойролцоогоор ямар урттай гарлаа. Ерөнхийдөө та бүхэнд очисон 92 санттай. Тэгээд тодорхой хэмжээгээр бас суналт өгж байгаа. 95 хүртэл сантиметр сунахаар байгаа. Тий, та бүхэнд очисон уудтай сувсан 8 мм хэмжээтэй сувсан маань сунаад 95 санти бүс хийх юм сувд очисон байна. Дээрээс нь эмгэнд болон эмгний унжлага нь шанхны унжлаганд бас тодорхой хэмжээгээр орсон байгаа. Одоо энэ бүдүүн сус маань энэ үзүр хэсэгт нь орсон байна тий. За ингээд эмг бүс хоёр ерөнхийдөө хос болж дууслаа. За баярлалаа.